За авилгатай тэмцэх газрын дараагаар ажиллаж байгаад үргэлжлүүлээд ажиллахаар болж байгаа даштва дарааг бол дэмжиж байгаа. За ер нь өнгөрсөн цаг хугацаанд бас хийж хэрэгжүүлж байгаа энэ ажил за энэ авилгатай тэмцэх гээд эхлүүлсэн одоо энэ үйл хэрэг бол бас үргэлжлээд явах ёстой. Ер нь одоо энэ Монгол улс авилгын индексээр аль болохоор одоо бас амжилт гаргаж ийж улс орны хөгжлийн тухай асуудал ингээд дагаж яригдж явдаг учраас шудраг ёсны тухай асуудал бас энийг дагаж хөндөгддөг учраас би бол одоо таныг үргэлжлүүлээд бас амжилттай сайн ажиллах болов гэж одоо бодож байгаа. Миний нэг хэлэх гээд байгаа зүйл бол одоо хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах ёстой. Одоо ялангуяа энэ авилгатай тэмцэх одоо байгууллагын тэр одоо мөрдөгчд тэр одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд бол энэ тал дээр бол бас дээд зэргийн хариуцлагатай байх ёстой болов гэж одоо боддог. За яг ажлын чиг үүрэг одоо мөрдөн шалгах гүйцэтгэх ажиллагаа явуулах одоо чиг үүрэг өөрөө ажлын онцлог одоо бас зарим нэг өөр зүйлийг одоо шаарддаг байхыг бол үүсэхгүй. Мэдээж энэ авилгатай тэмцэхийн тулд албан тушаалтнуудтай л одоо энэ асуудал бол ингээд хөндөгдөд явж байгааг бол ойлгож байгаа. Тэгээд аливаа нэг албан тушаалтнуудыг мөрдөн шалгах явцад бол мэдээж одоо хэн нэгэн этгээдийн гомдол санал за одоо тэр сонирхол хүсэл дээр л тулгуурлаж хийгддэг байх л та. Гэхдээ энэ тал дээр ингээд хийгдээд явна гэдэг нь бол гэмт хэрэгтэн мөн гэсэн үг бол биш ээ гэж ингэж одоо би бол хувьдаа боддог. Эцсийн дүндээ бол шүүхээр орж иж гэм буруутай тогтоогдож иж тухайн тэр холбогдсон этгээд одоо нийтэд бол зарлагдах ёстой. Тэгэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явагдах тэр цаг үеэс эхлээл гэмт хэрэгтэн юм шиг нийгэмд зарлагддаг нь бол энэ бол хариуцлагагүй асуудлаа гэж ингэж одоо бодож байна. Тухайн этгээд холбогдогч амьдралтай, гэр бүлтэй, нэр хүндтэй тэрийг бол одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаад за тэр мэдээллийг санаатай болон санаандгүй байдлаар алдна гэдэг бол одоо тухайн хувь албан тушаалтанд бол маш хариуцлагагүй асуудал гэж ингэж боддог. Тэгэхээр зэрэг хойштоо энэ мэдээлэл айл болохоор одоо гаргахгүй байх тал дээр та одоо сайн хичээж ажиллаарай гэж одоо танаас бол хүсэх байна. За бас нэг зүйл бол энэ одоо тэр төрийн албан хаагчид ялангуяа мэрэгжилтнүүд дунд шатны албан тушаалтнуудаас тухайн холбогдогчтой холбоотой мэдүүлэг байцаалт одоо тэр зүйлүүдийг авч явах шиг байна. Ингээд авснараа тэрэн дээр дүгнэлт хийгээд бид нар одоо хэрэг бий болгодог. Тэгээд тэр албан тушаалтнууд нөгөө нэг гэрчээр оролцож байгаа нөгөө доод одоо тушааллаар ажиллаж байгаа тэр хүмүүсийн мэдүүлэг дээр үндэслэдэг учраас нөгөө улсууд бол одоо яг үнэндээ авилгатай тэмцэх газрын тэр мөрдөгчдөөс айдаг, эмээдэг янз янзын одоо тулгамдсан тийм хариултуудыг өгдөг. Түүнээсээ болоод за 1 минут нэмж өгье. Түүнээсээ болоод одоо өөрөөсөө зайлуулахын тулд аль нэг дээд албан тушаалтнаа гүтгэдэг тэр ийм байдлууд бол байгаа. Тэгэхээр энэ тал дээр одоо би тэр гэрчийн мэдүүлэг өгч байгаа тэр төрийн албан хаагчдаас би зайлшгүй өмгөөлөгчтэйгээр одоо хэдийгээр эрхэн өмгөөлөгч авах үгүй тухайн хүнд байгаа ч гэсэн заавал өмгөөлөгчтэйгээр одоо гэрчийн мэдүүлэг байцаалт өгдөг байх л их чухал юм а гэж одоо хувийнхээ хувьд бол одоо боддгийм аа. Энэ тал дээр бас та бодолцож одоо ажиллахыг танд хүсье. Тэгээд танд ажлын амжилт хүсье.